Сайн байцгаана уу? За өнөөдөр та бүхэнд хэлбэлцэл болон долгион гэдэг сэдвийг орохоор бэлтлээ. За миний би Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны сургуульд физикийн нийгэмд багшилдаг Мегмарын Утганбаатар гэж хүн байна. За хэлбэлцэл гэдэг жаа. Тэгэхээр хэлбэлцэл гэдэг зүйл нь альва биет тогтвортой тэнцвэрт оршиж байгаад тогтвортой тэнцвэрээс нь хазайлах гэд буюу гарах гэд буцаага тэр тэнцвэрийн байр руу шилжих, босч очих ирмэлцэлтэй байвал тэнд гармоник хэлбэлцэл хийдгээ. За гармоник хэлбэлцэл гэдэг яг нэг юм бас тодорхойлт нэр шиг байна тийм. За миний саний ярьсан юм юу гэхээр зэрэг альва биет тэнцвэрт оршоод тэр тэнцвэрийн байрлалаас нь хазаалгаад хазаалгасан хэмжээ гэдүүл ингээд шилжилт хийсэн гэдэг дельта x гэдэг нөлөөлж. Тэгэх юм бол энэ нь тэр биет буцаага тэнцвэрийн байрлал руу орох ирмэлцэлтэй байгаад буцааж тэнцвэрийн байрлалд нь оруулах гэсэн хүчний хэмжээ нь яг тэр яг хазаасан хэмжээтэйгээ пропорционал байвал гэж. За тэгээд бүр пропорционалыг нь бүр тодорхой болгоо бичих юм бол буюу пропорционалын коэффициентээр үржүүлээд бичвэл гэсэн үг шүү дээ. Хоорондоо пропорционал хамааралтай пропорционалын коэффициентээр үржүүл тэнцвүүлж болно. Тэгээд энэ дэр нэг хасах тэмдэг тавьж байгаа. Тэрний юу гэхээр зэрэг буцаагаад анхныхаа байрлалд оруулах хэрэгцээтэй гэсэн. Баруун тишээгээ 5 см шилжүүлсэн бол зүүн тишээгээ яах вэ? Тэнцвэрийн байрлалд оруулах хүч үйлчлээ гэсэн. Буцаагаад тэнцвэрийн байрлал руугаа чиглэлтэй гэсэн санааг хасах тэмдэг илэрхийлж байгаа. За ийм байх юм бол энд байгаа биеийн хазаах тэнцвэрийн тогтвортой тэнцвэрээс хазаах хазаалт маань дараах томьёогоор илэрхийлэгдэнэ гэж. За тэгэхээр нөгөө тэнцвэрийн байрлалаас хэр зэрэг холдсон бай хазаасан бай гэдэг шилжилт нь x үсгээр тэмдэглэвэл x маань хугацаанаас хамаарат тодорхой хувьсаж өөрчлөгдөнө гэсэн. За тэгээд энэ дээр би яг косинус гэдэг функцээр илэрхийлээд бичсэн байна. Хэдүүлээ косинус гэдэг функцийг санах юм бол синусаар бас илэрхийлж болдог. За косинус маань өөрөө тэгш функц. Тэгэхээр би энд косинусын яг тэмдэгэн дотор хасах тэмдэг тавьсан ч гэсэн утга нь хэвээрээ үж яддаг. За тэгээд сөрөг тэмдэгтэй болгож бичснээр би синус болгож хувирах юм бол синус болон косинус маань хоорондоо 2π-ийн ялгуураар тэнцдэг шүү дээ, тийм ээ. Тэгшинс гурвалжны хурц өнцгүүд нь хоорондоо эренгац, нийлбэр эренгац байдаг гэдэг утгаар нь. Энээс хасах омега т буюу синус омега т дээр нэмэх нь 2-ны π гэж болно гэсэн. Тэгэхээр би яг заавал энийг өчөө гэхээр зэрэг тэнцвэрийн байрлалаас хазаасан хазаалт маань косинус омега т гэдэг үр дүртэй байсныг би синус гэдэг үр дүрээр явах илэрхийлж авчиж байгаа. Гэхдээ энд байгаа косинусын хаалтан дотор илэрхийл омега т-тэй синусын хаалтан дотор илэрхийлж гисэн омега т-тэй. Гэвчиг ялгааны юу гэхээр зэрэг энэ сүүлийнх дээр синустай дээр нь 2-ны π гэдэг яг нэг шинэ гишүүн нэмэх түнтэй болж бичигдсэн байна гэж. Тэгэхээр энэ үгийг хэлэх гэдэг нь зэрэг косинус гэдэг ч тэр синус гэдэг ч тэр ерөнхийдөө нэг ижил хэлбэрийн функц буюу хоорондоо тодорхой фазаараа л зөрдөг графикийн зурсан ч гэсэн яг хэлбэр нь ижил гэнэ. Нэг нь урагшаага хоошоо зөөцөн л яг ялгаатай болохоос шиг гэж байна. Тэгэхээр яг косинус ч өнөө синус ч өнөө энэ илэрхийлэлээр илэрхийлэгдэж байгаа энэ функцийг гармоник функц гэж бид нар нэрлэдэг. Гармоник функц. Графикийн зургатал синус косинус хата төстэй. Гэхдээ яг урагшаага хоошоо шилжсэн байж болно. Тийм л байх юм бол бүгднийг ерөнхийд нь гармоник функц гэж нэрлэж байгаа. За тэгэхээр энд бичсэн гармоник функц гармоник хэлбэлцлийг илэрхийлнэ. Гармоник хэлбэлцлийхийн тулд нөгөө тэнцвэрийн тогтвортой тэнцвэрээс хазаахад буцаагаад тэнцвэрийн зэрэг оруулах ирмэлцэлтэй хүч маань kx гэсэн хэмжээтэй байх ёстой. За энэ жишээх юм бол математик дүүжин гэж байдаг, эсвэл бүршин дүүжин гэж байдаг. Математик дүүжингийн бага хэлбэлцэл буюу хэлбэлцлийн далайц нь бага байх үед энэ нөхцөл биелэгддэг. Бүршин дүүжингийн хувьд ч гэсэн бас мөн адилхан энэ нөхцөл биелдэг. Тийм учраас бүршин дүүжин болон математик дүүжингийн бага хэлбэлцлийг хэдүүлээ ийм томьёогоор илэрхийлж болно. За анх үчнээс жоохон ялгаатай нь юу гэхээр би энд анхны фаз гэдэг хэмжигдэхүүнийг оруулаад биччихлээ. Энд косинус омега т гэхийн оронд дахиад хаалтан дотор косинус аргумент дотор буюу ер нь бол фаз дотор нь дельта гэсэн нэг юм шинэ гишүүн байж болно гэсэн. За тэгээд энийг бид нар анхны фаз гэж нэрлэждэг. Өөрөөр хэлбэл т тэнцүү тэг гэдэг анхны гишнийг оруулахад омега т үржиж тэг болоод хаалтан дотор буюу косинусын фаз дотор нь дельта дангаар болдог учраас энэ дельтаг бид нар анхны фаз гэж нэрлэж байгаа. За эндээс хэдүүлээ яг үнэхээр гармоник хэлбэлцэл их юм бол энэ илэрхийлэгдэнэ, ийм гişгээр илэрхийлэгдэнэ. Эндээс хэдүүлээ хурдны хугацаанд хамаарах илэрхийлэг болж болно.
За математик дүүжин гэдэг бол үл сунах жингүү утсанд материал цэг гэж байгаа. Овор хэмжээг нь тооцооргүй бага хэмжээтэй биетийг дүүжлээд тэнцвэрийн байрлалаас нь багахан өнцгөр хазаалах гэдэг буюу бага хэлбэлзэл хийх гээд тэнцвэрийн цэгээс хазаах хазаалт нь энэ томьёор илэрхийлнэ гэсэн. Тэгвэл энэ тэнцвэрийн цэгээс хазааж байгаа биет маань бас тодорхой хурдтайгаар хөдлөнө. За тэр хурд нь бид нар хурдны тодорхойлолт бол шилжилтээс хугацаагаар уламжлал авсныг хэлж байгаа тийм ээ. За тэгээд энэс харах юм бол косинусийн уламжлалыг хэдүүлээ хасах синус байдаг гэж мэднэ тийм ээ. За яг уламжлалын томьёо оромч юм бол хасах синус. За аргумент нь бол яг хэвээрээ байна тийм ээ. Яг хэвээрээ байна. За косинусийн уламжлал хасах синус. Гэхдээ аргумент дотор нь синусийн хаалтан дотор гэсэн үг тийм. Омега t гэдэг давхар функц байна. Тэгэхээр давхар функцийн уламжлалыг яаж авдаг тэр томьёогоор нь бодно. Буюу омега t дээр нөхөн дельтагийн энэ нийлбэрээс бид нэр t-гээр дахиж уламжлал авснаар үржүүлнэ гэсэн. Тэгэхээр тэр нь бол омега болж таарна. За ингээд энэ илэрхийллийг би бас дахиад хувиргаад бичье гэж бодож байна. Тригонометрийн адилтгал ашиглаад л гэсэн. Тэгэхээр а омега үржүүлдэг нь хасах тэмдэгтэй синус гэж байна. Хасах тэмдэгтэй синус маань синус гэдэг функц маань сондгоо функц учраас энэ сөрөг тэмдгээ хаалтан дотор нь буюу фаз руу оруулаад биччихье. За омега t дээр хүн дельта гэж байсан бол хасах омега t-гээс дельта болчихж байгаа гэсэн. Энэ хасах тэмдэг маань синусийн дотор талаар очиж байна. За би энэ синус дотор орсон омега t гэж байгаа зүйлийг би хасах биш нэмэгтэй болгож бичмээр байна. Тгий гэвэл хэдүүлээ нөгөө юугаа мэднэ. Синусыг косинус руу хувирах гээд 90 градусын ялгуураар 90 градусаар хасаад бичдэг. 90 градусаас хасаад бичдэг. Тэгэхээр косинус 2-ны пи-гээс хасах нь биш те. За яг хасах нь л да. Гэхдээ тэрийг нь би хаалтантаар хасах омега t хасах дельта гэдгээр нь бичиж. Гэхдээ бид нэртэй болоод төрж байгаа гэхээр үржүүлдэг нь омега косинус нэмэхтэй шүү одоо. Омега t нэмэх нь дельтанд байгаад нэмэх нь 2-ны пи болчих юм те. 2-ны пи. За эндээс хэдүүлээ харах юм бол хэд хэдэн зүйлийг дүгнж хэлж болно. Хурд гэдэг хэмжигдэхүүн маань өөрөө бас хувьсаж өөрчлөгдөх юм байна. Хувьсаж өөрчлөгдөхдөө яг л ижлийн давтамжтайгаар хувьсаж өөрчлөгдөнө. Харин фаз нь өөр байна гэсэн. Фаз нь өөр байна гэдэг нь далайц хамгийн их утгаа одоо нэг шилжилт маань далайцтайгаа тэнцүү буюу хамгийн их утгаа авч явах үед хурд маань зөрүүлээд хамгийн бага утгаа буюу тэг утгаа авчдаг. Шилжилт маань тэг утгаа авах буюу тэнцвэрийн цэгээ дайрах үед хурд маань зөрүүлээд харин хамгийн их утгаа авч яадаг гэсэн. Тэгэхээр аль нь хамгийн их утгаа авахд нөгөөх нь хамгийн бага утгаа авч яадаг вэ гэдэг ийм хоорондын зөрөлдөө үүсдэг гэсэн. Шилжилт маань хамгийн их утгаа авахд хурд маань хамгийн бага утгаа аваад шилжилт маань тэг гэсэн утгаа авахд хурд маань хамгийн их утгаа авч чад тэ. За тэр нь энэ дээр байгаа фазын зөрүүгээр илэрхийлж байгаа. Дахиад энэ дээр хэдүүлээ хурдтгалын томьёог бичээ. Хурдтгал гэдэг зүйл маань мөн адилхан хугацаанд самаарна. Хугацаанд самарахдаа хурднаасаа хугацаагаар уламжлал авна. Буюу дээр гаргаж ирсэн илэрхийллээс хэдүүлээ дахиад хугацаагаар уламжлал авна гэсэн. За энд байгаа а болон омегагийн үржүүлэлт тогтмол косинусаар уламжлахлаар мөн адилхан төрөнийтэй хасах синус гарч ирнэ. Хасах синус омега t нөхөн дельта 2-ны пи. Энэ давхар функцийн уламжлалаар гэдэг энэ дотор фазнаас дахиад тэгэр уламжлал авахлаар хугацаар уламжлалаар омега гэдэг үржүүл гарч ирнэ. За өөрөөр хэлбэл энийг би бас яг өмнө хийсэнтэйгээ адилхан төстөөр бичих юм бол а үржүүлдэг нь омега квадрат үржүүлдэг нь дахиад косинус омега t нөхөн дельта нэмэх нь пи болж байна. Түрүүн бол 2-ны пи нэмэгдсэн. Тэгэхээр аль хэдийн 2-ны пи нэмэгдсэн юм дээр дахиад 2-ны пиг нэмэхлээр пи болчихж байгаа гэсэн. За эндээс хэдүүлээ хурдтгал гэдэг зүйл маань мөн адилхан гармоник хэлбэлцэлтэйгээ адилхан синус косинусийн хуулиар хувьсч өөрчлөгдөх нь байна. Харин фазаараа зөрдөг бахнэ. За тэгээд энэ фазын зөрүү маань бас яг эндээс графикийн зураад харвал косинус маань 2-ны пигээр төрүүлэх дахиад пигээр төрүүлэх гэдэг энэ фазын зөрүүнүүд дээр хурдтгал хамгийн их эерэг утгаа авчихад шилжилт хамгийн сөрөг их утгаа авна. Шилжилт тэг гэсэн утгатай болчиход хурдтгал тэг гэсэн утгатай болно гэдгийг бас илэрхийлж байгаа. За тэгээд энэ дээр гарсан томьёонууд дээр бас хэд хэдэн зүйлийг онцолж дуртай зүйтэй баг. Энд косинусаар илэрхийлэгдсэн. За ер нь бол гармон функцээр илэрхийлэгдсэн энэ илэрхийлэл маань
хамгийн ихтэй нэг хамгийн багадаа сөрөг нэг гэсэн утга авдаг хэмжигдэхүүнүүд. Тэгэхээр энд урд нь байгаа үржигдэхүүн. За тухайлах юм бол А, энд А омегагийн үржир, энд А омега квадратын үржир байгаа. Энэ үржигдэхүүнүүд маань шилжилт, хурдгал гэсэн хэмжигдэхүүнүүдийн авч болох хамгийн их утгуудыг нь илэрхийлж байгаа буюу далайц гэж бид нэрлэдэг. Тэгэхээр энд байгаа А гэдэг бол яг нь бид далайц гэж нэрлэнэ. Энд байгаа А омегагийн үржүүл хурдны яг нь далайц. Хурдгалын далайц нь болохоор А омега квадрат гэсэн үржир болж таарна гэсэн. За гармоник хэлбэлцэл хийж яхад шилжилт гэдэг зүйл тэнцвэрийн зэгээс хэр зэрэг холдох вэ гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр энэ тэнцвэрийн зэгээс баруун тал руугаа зүүн тал руугаа хамгийн ихтэй А одоо сөрөг утгатаагаараа сөрөг А гэдэг утгаар яг хоёр тал руугаа шилжиж байгаа энэ шилжилтийг нь далайц гэж нэрлэж байна. Энэ хоорондоо хурд нь бас яг хөвсөж өөрчлөгдөн. Тэгэхээр хурд маань бас хамгийн ихтэй нэмэх А омега хасах А омега гэсэн утгуудыг авна. Тэрийг нь бид нар хурдны далайц гэж нэрлэж байна. Түүнтэй адилханаар мөн хурдтгалын яг далайц гэдэг ойлголтууд бас гарч ирнэ. За тэгэхээр бид нар гармоник хэлбэлцлийн тэгштэглийг ийм байна. За тэгээд тэн дээр байгаа далайц, за эндээс нь хурдны далайц, хурдтгалын далайц гэж олж болно гэсэн тийм ээ. За одоо хэдүүлээ яг энэ гармоник хэлбэлцэл хийж байгаа тэнцвэрийн зэгээс хазаалтан дээр нь гармоник функцээр илэрхийлэгдэж байгаа гармоник функцийн аргумент буюу бид нар фаз гэж нэрлэдэг та. Энийний талаар бас яг шинж чанарын судалж үзье. За тэнгууд нөгөө косинус гэдэг функц, синус гэдэг функц ер нь аль аль нь ч хийж болно. Гармоник функц маань үйт функц байгаа тий. За тэгээд үйт функцийн маань үе нь болохоор зэрэг 2π гэж мэднэ. Синусыг 2π, косинусыг 2π энэ хоёр функцийг хажуу тийш нь баруун тишээ зүүн тишээ зөөсөн ч угаасаа л үе нь 2π-гээр байгаа. За тэгээд энэ дээр илэрхийлэл маань болохоор зэрэг хугацаагаар буюу Т гэдэг хөвсгчээс хамаарч өөрчлөгдөж байгаа хэмжигдэхүүн. Тэнгүүд энэ хэмжигдэхүүн маань 2π гэдэг яг хэмжигдэхүүнээр өөрчлөгдсөн байхад косинус гэдэг функцийн маань утга нь яг хэвээр адилхан гардаг гэсэн. Тэгэхээр хэвээр адилхан гардаг гэдэг нь юуг илэрхийлэх гэдэг нь вэ гэхээр бидний энэ дээр байгаа хугацаа гэдэг Т гэдэг үсгээр илэрхийлэгдсэн хэмжигдэхүүн маань ямар нэгэн том Т гэдэг үсгээр нь хэлж. Ийм хугацаа өнгөрөхөд омегагаар үржүүлээд том Т болон жижиг Т-ийн нийлбэрээр үржүүлээд за нэг анхны фаз гэсэн дельта Т-гээ нэмэхэд энэ хоёр дээр бичигдсэн доор бичигдсэн хоёр хоорондоо тэнцүү байж ивэл энд урд нь үржүүлэгдсэн косинус гэдэг яг функцийн маань утга нь яг ижлэн гарна гэсэн үг. Яг тэгэхээр косинус гэдэг функц маань өөрөө 2π үйтэй. Тэгэхээр 2π-г яг нэмчихэд косинус хэвээрээ x чигээр нэг ижлэн яг координат явах гэж гэсэн. За тэнгууд хугацаа явах тусам яг энэ фаз нь аргумент доторх хэмжигдэхүүн фаз маань яг өөрчлөгдөд байхад томтой хугацаа өнгөрөхөд би энэ хоёр хооронд нь тэнцүү гэдгээс хооронд нь яг юу тэнцүү болох вэ гэдгийг яг харьцуулахлаар за би дээд талд байгаа дельта болон доод талд байгаа дельта хоёр хоорондоо яг хураагч устж чинь хоорондоо тэнцүү гий гэвэл тэгээд энд хаалт задлангууд омега жижигтэй бол омега томтой хоёрын яг үржүүдийн нэмэгдэхүүн болон тэрний жижиг омегатэй энэ дээдлийнхаа омегатэйтэй яг хураагч. Тэгэхээр юу үлдэх гээд байна вэ гэхээр зэрэг омега том Т-ийн үржүүр маань 2π-тэй тэнцэнэ гэж гарч ирдэг гэсэн. Тэгэхээр эндээс бид нэр том Т гэдэг хугацаа нэг талаас юу илэрхийлэх гээд байна вэ гэхээр зэрэг хугацаа өнгөрөх явцад x гэдэг координатууд дахин давтагдах тухай хизээ дахин давтагдах вэ гэдгийг илэрхийлэх хугацаа. Нөгөө талдаа энэ x гэдэг яг координат маань гармоник функцээр илэрхийлэгдэж байгаагийн гармоник функцийн үе гэдэг юм байна. Тэгээд эндээс хэдүүлээ омега гэдэг байгаа энэ хаалтан дотор байсан энэ үржигдэхүүн маань омега маань 2π хуваах нь Т-тэй тэнцүү. Эсвэл Т тэнцүү 2π хуваах нь омегатай тэнцүү гэдэг юм яг илэрхийлэлт болчихж байгаа. Тэгээд энд байгаа омегаг бид нар яг өнцөг давтамж гэж яг нэрлэж байна. Энэ том Т болохоор яг хэлбэлцлийн үе гэж нэрлэж байна. Тэгэхээр хэлбэлцлийн үе гэдэг маань болохоор яг тодорхой хугацаанд нэг хөдөлгөөн дахин давтагдана. Яг тэр нэг хөдөлгөөн давтагдахад үргэлжлэх хугацааг бид нэр үе гэж нэрлэж байгаа тийм ээ.
Тэгэхээр ямар ч координаттай цэг дээр байсан гэсэн үе гэдэг хугацаа өнгөрсний дараа буцаагаа л тэр координаттай цэг дээр байна гэдгийг илэрхийлж байгаа гэсэн. За энэ үнцэг давтамж болон үе хоорондоо энэ чи бичсэн томьёогоор хамаардаггүй 2p-гээр 2p-гээр нэг нөгөөд нь хуваастай тэнцүү байх нэ. За одоо энэ сэдвүүлээ долгион гэдэг сэдвээр орох гэж байгаа. Тэгэхээр долгион гэдэг зүйл нь бол тодорхой орчинд тарах нь. За агаар гэдэг ч юм уу те. Ямар нэгэн хий байж болно. Эсвэл шингэн гэдэг ч юм уу. Эсвэл хатуу биетч байж болно. Ямар нэгэн орчноор л тархдаг. За тэгээд долгион гэдэг зүйлний өгөхлөр зэрэг тэр долгион тархаж байгаа орчны нэг хэсэгт за даралтын өөрчлөлт өгдөг ч юм уу те. Эсвэл тэнцвэрийн цэгээс хазаалтч байдаг ч юм уу. Бага зэргийн тухайн орчинд бага зэргийн тийм өөрчлөлт ороход тэр өөрчлөлт нь тэр орчны хажуу талын хөрш орчнуудад, хөрш хэсгүүдэд тэр өөрчлөлтүүд нь дахин дамжиж тарах үзэгдлийг бид нэр долгион тарах гэж байгаа. Жишээлх юм бол дууны долгион гэдэг бол одоо би энд алгаад ашигт хоёр алганы хооронд агаарын даралт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа нь яг хажуу талынхаа хэсгүүдх агаарын даралтуудыг тодорхой хэмжээгээр нэмэд явж байгаа нь долгион тарах гэж байгаа үзэгдэл болж хуурж байгаа. За тэгээд энэ дээр яг томьёогоор илэрхийлэхэд хэлбэрхэн байх үднээс нь би хоёр талыг нь хөлгөөнгөө бэхэлсэн утас. За чавхтас хөгжмөний утас гэж бас ойлгож болно. Энэ хөгжмөний утас за анх 50 байхдаа бол энэ хоёр бэхэлсэн цэгийн хооронд холбосон шулууны дагуу хэрчмийн дагуу байж таараа. За эндээс нь би тэнцвэрийн цэгээс нь хазайлах юм бол буюу одоо энэ чавхтас хөгжмөний утсыг татж байгаа тавьчих юм бол гэсэн. Тэнцвэрийн цэгээс хазайна. За тэгвэл энд хазаасан хазаалтыг нь бид нар босоо чиглэлийн дагуу хазаалт гэдэг. Энэ бол утас маань өөр хэвтэй чиглэлтэй байна те. Тэгвэл утас дээшээ доошоо тэнцвэрийн цэгээс хазааж байгаа учраас y гэдэг зүйлээр илэрхийлж байгаа y. За тэгвэл y гэдэг зүйл маань хэвтэй чиглэлийн дагуух зай буюу координатаас. За хэдүүлээ энд утасныхаа нэг бэхэлгөөнгөө бэхэлсэн цэгийг тооллох гэж сонгоод авчвал тооллын шулуу маань энэ хоёр цэгийн хооронд холбосон шулууныг тоон шулуунаар сонгож аваад тэгэхээр энэ утасны хэсэг болгон тодорхой координаттай байна гэсэн үг. Тэр координатыг бид нар x-гээр тэмдэглэж байна. За хугацаа тодорхой хугацаануудад энэ долгион маань бас ингээ хэлбэлц хөдөлгөөний учраас бас хугацаанаас хамаарна. Босоо чиглэлийн дагуу шилжилтүүд маань. За тэгээд энд гармон хэлбэлцэл хийж таардаг. За гармон хэлбэлцэл гэхээр яг хэдүүлээ энд чавхтас хөгжим байна. Чавхтас хөгжмийн утасны жижигхэн хэсэг болгоныг хэлбэлц хөдөлгөөн хийнэ гэдэг хэлбэлц хөдөлгөөнийхэн тэгшдэглийг тооцоолох юм бол бидний нөгөө өмнө хэлсэн гармон хэлбэлцлийн тэгшдэгэд ийм нөхцөл биелүүл одоо гармон хэлбэлцэл болдгоо гэдэг нөхцөлийг хангаж таардаг. Тийм учраас энэ утасны дагуу гармон хэлбэлцэл тархнаа. Тийм учраас энд би гармон хэлбэлцлийн тэгшдэглийг бичиж болно. За гармон хэлбэлцлийн тэгшдэгэл бичих юм бол далайц тэгээд гармоник функц авах хэрэгтэй байна шүү дээ. За далайцын биччихлээ. За гармоник функцээ бичихтэй харин ингэж бичигддэг. Косинус гэд бид нэр омега тетай байсан тийм ээ. Бас тодорхой анхны фазтай ч үж болно тийм. Гэтэ энэ дэр юм байдаг. Нэг энэ босоо чиглэлийн давах хэлбэлцэл маань энэ хэвтэй чиглэлийн давах зайнаас хаана байна вэ гэдгээс хаана хэлбэлцэл болж байна гэдгээс хамаархаас гадна хугацаанаас хамаардаг гэсэн. Тэр хугацаа болон хаана вэ гэдэг координат x маань гармоник функцийн аргумент дотор дараах хэлбэртэйгээр бичигддэг. За энэ бол ингээд x тэнхлийн дагуу x тэнхлэгтэйгээ перпендикуляраар шилжил хийж байгаа долгионы хэлбэлцлийг илэрхийлж байгаа функц гэсэн. За би энэ дэр хэд хэдэн зүйлийг хэлье. Энд байгаа омега гэдэг юм болохоор энэ долгионы тархах энэ долгионы маань давтамж нь үнцэг давтамж нь. Мөн л түрүүний бидний хэлснээр 2π байх нь тэтэ тэнцүү. Харин энд k гэдэг юм орж иж байгаа нь юу гэхээр бид энийг долгион тоо гэж нэрлэдэг. Тэрний үгээр зэрэг 2π байх нь лямбда гэж байгаа. За энэ лямбда гэдэг хэмжигдэхүүн юу гэхээр зэрэг долгионы урт гэж бид нэрлэж байгаа. Долгионы урт. Бид нар хэлбэлцэлгээд үзэхлээр энэ долгионы урт гэдэг зүйл байгаагүй. Долгион гэдэг сэдв рүү ороод ирэхлээр яг гармоник хэлбэлцлийн юм маань гармоник хэлбэлцэл хийж байгаа юм маань орчинд тэр бага зэргийн өөрчлөлтүүдийг орчинд харахлаар долгион тархалт болчихж байгаа. Тэн дотор гарч иж байгаа шинээр тодорхойлогдож байгаа хэмжигдэхүүн долгион урт. За энийг зөвлөх юм бол хэдүүлээ. За энэ зурган дээр ингээд
За ийм яг хэлбэлцэл хийжсэн гэж бодвол долгионы урт гэж юу гэхээр энд тархаж байгаа долгион давтагдах хэлбэртэй. За давтагдах хэлбэр гэдэг нь яг энд зурсан байгаа хоёр яг тасархай шугамын хоорондох за энэ долгионд яг давтагдана гэж. За энгийнээр хэлэх юм бол яг нөгөө долгион тархаж байгаа хэдүүлээ ингээд төрхөн зургийн дараа ч юм хугацааг нь паузлсан гэвэл иймэрхүү хэлбэртэй болно гэжвэл яг тэр нөгөө гармоник функцээр илэрхийлэгдэж байгаа гармоник функцийн буюу синус косинусын нэг үед харгалзах л яг хэсгийн урт гэдээ ойлгож байгаа. За би энэ цаг лямбда гэж нэрлэж байгаа. Долгионы хурд гэж. За тэгэнгүүт энэ долгионы урт гэдэг зүйл маань долгион маань тодорхой хурдтай тархна. Түрүүн хэлбэлцэл хийж хавал тэнцвэрийн зэгийн л орчимд байсан. Тэнцвэрийн зэгээс бүр ингээ холдоод яваагүй. Тэнцвэрийн зэгийн орчимд л наашаа цаашаа гэдэг хөдөлгөөн хийж байгаа бол долгион гэдэг бол орон зайгаар тарах нь x тэнхлийнхаа дагуу тэр чигтээ яг тарахад явна. Тэгэхээр долгион тарах яг хурд гэж зүйл байгаа. Тэр хурдтай ямар хамааралтай байдаг вэ гэхээр зэрэг долгион тарах хурдыг тэр долгионы үеэр мөржүүлсэндээ тэнцүү. За үе гэхээсээ ихэвчлэн давтамж гэдэг хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. За давтамжийг f гэдэг нь гэвэл энд гарсан f гэдэг маань долгионы давтамж. Долгион үүсгүүртэй байж аж долгион үүсгэн, долгионы үүсгүүр нь хэлбэлцэх хөдөлгөөн хийж аж долгион үүсэж байгаа. Тэгэхээр тэр долгионы үүсгүүрийн хэлбэлцэх хөдөлгөөний урвууг нь тэр долгионы яг давтамж гэж нэрлэдэг. За тэгээд энэ долгионы давтамж болон тэр долгион тарах хурд хоёр долгионы хурдтайгаа энэ томьёогоор яг холбогддог. За энэ томьёог давтаад арай өөр хэлбэрээр хэлбэл долгион тархах хурд нь долгионыхон давтамжийг долгионыхон уртаар үржүүлсэнтэй яг тэнцүү байдаг. За ийм шинж чанартай гэсэн. Тэгэхээр бид нэр яг гэдэг нь тэгэхээр хэрвээ ямар нэгэн долгионы тарах функц ийм хэлбэртэй өгцөн гэвэл энэ k болон омегагоос тэнтэй долгионтой болон өнцөг давтамж хоёроос бид нэр юу илэрхийлж болох гэдэг нь гэхээр долгион тархах хурдаа олж болно гэсэн. Тэгэхээр k болон омегагаар илэрхийлье гэвэл долгион тарах хурд маань омега хуваах нь k гэж яг илэрхийлж болж байна. За энэ томыг бас тогтоогоо таваарай. За бүгдээр саний үздсэн сэдвээ ашиглаад нодлонгийн физикийн элслэгийн шалгалтын 35-36 дугаар даалгавруудад хариулт өгье. За тэгэхээр өгөгдөл маань юу гэхээр зэрэг хэлбэлцлийн маань тэгштгэл дараах байдалтайгаар өгөгдсөн байна. Эндээс хэлбэлцлийн үеийг олно гэсэн байна. Тэгэхээр эндээс хэдүүлээ шууд юу хайх вэ гэхээр зэрэг үе гэдэг хэмжигдэхүүн маань энэ өнцөг давтамжтай ийм хамааралтай гэсэн байгаа тийм. За тэгвэл эндээс үеийг яг олно гэсэн. Үе маань энд яг ерөнхий хэлбэрээр нөгөө хэлбэлцлийн маань тэгшгэлээ өгөгдөхдөө өнцөг давтамж болон хугацаа хоёрын үржүр байх ёстой гэж байна тийм. Тэгэхээр энэ дээр байгаа Т гэдэг үржүртэй гишүүн 2P-т гэдэг энэ ганц гишүүн байгаа. Энэ маань яг омега-т л байх ёстой гэж таарна гэсэн омега-т. Тэрнээс одоо яг омега Т гэдэг яг хугацаа гэдэг хөвсгчээс хамаарсан гишүүн ганцхан л байна. Тэр нь омега-т гэж таарна. Буюу бид нар эндээс омега тэнцүү 2P байх юм байна гэж болно гэсэн. За омега нь 2P юм бол эндээс хэдүүлээ яг үе болж болно. Үе болон өнцөг давтамж хоёр хоорондоо ямар хамааралтай байх вэ? 2P омега-т бол гарна гэсэн байгаа тийм. Өөрөөр хэлбэл бидний олсон омега маань 2P байгаа тийм. Тэгэхээр 2P байх нь 2P болчихж байгаа. За яг энэ илэрхийлэл дээр нөгөө нэгж маань бичигдээгүй байгаа учраас гайхаж магадгүй. Ингээд шууд нэг гарчиж байгаа юм шиг гэж гайхаж магадгүй. Гэхдээ энэ бол хугацаа гэдэг хэмжигдэхүүн бол тодорхой нэгжтэй байж дараа цаг юм уу, минут юм уу, секунд юм уу тийм. Энэ дээр хэдүүлээ яг C нэмжээр л байгаа гэж яхаа үзье. Тэгээд хугацаа маань энэ дээр бол 1 секунд гэдэг яхаа хэмжээтэй гарч ирнэ. За энэс гадна энэ долгион маань яхаа орон зай тархаж байж таараа. Долгионы тарах хурд гэдэг юм бол сая сүүлд хэлснээр долгион тарах хурд маань өнцөг давтамж болон долгион тоотой дараа хамааралтай гэсэн. Гэтэл энэ дээр бодлогон дээр маань яхаа долгион тоо гэлгүүгээр угаасаа долгион тооны оронд энэ томьёог яхаа бичиж. За энэ томьёог арай өөрөөр бичих юм бол долгион тоо тэнцүү өнцөг давтамжийг хуваах нь долгион тарах хурд гэж ойлгож болно тийм. Долгион тарах хурд гэж ойлгож болно. Тэгвэл эндээс хэдүүлээ энэ дугаар илэрхийлэл маань долгион тоо юм байна. Энэ дасгалын асуулт нь долгионыхоо хурдыг олоорой гэсэн байсан. Долгионы маань тарах хурд нь яг тоо хэмжээнд өгч гисэн. За долгионы маань тарах хурд нь болохоор
5 м/сек гэдээ өгсөн байна. 5 м/сек. За 5 м/сек гэдээ өгчихсэн бол хэдүүлээ эндээс долгионы уртыг олё гэвэл К гэдэг тоо маань юу вэ? Долгион тоо маань 2 пик хуваах нь лямбда буюу бидний олох гэдэг долгионы урт маань байна. Тэгэхээр долгионы уртыг олё гэх юм бол К мэдчих шаардлагатай байна. К мэдгийг гэвэл яах вэ? Омега хуваах нь V-г мэдэх шаардлагатай. За эндээс би яг лямбда тэнцүү 2 пик хуваах нь долгион тоо байх хэрэгтэй гэдгийг шууд бичиж энэ тэгчлээс. Нөгөө талаас долгион тоо гэдэг маань энэ дээр омега хуваах нь 2p хуваах нь 2p хуваах нь 5 м/сек гэж байгаа тийм 5 м/сек буюу хурдныхаа тооныг оруулж байгаа. 2p маань 2p-тэйгээ хураагдана. 2p маань 2p-тэйгээ хураагдана. Гэхдээ энэ нөгөө нэгжний үед энэ омега гэдэг өнцөг давтамж маань секундны хасхныг зэрэгтэй буюу хугацааны ургуу нэгжтэй байх хэрэгтэй гэдгийг санаарай. Тэгээд энэ дээр одоо чинь зүгээр шууд 1 гэсэн тоо гарах байсан гэдгүүлээ секунд гэж яах вэ? Нэгжийн зориуд яах вэ? Бичих гэснийг бас санаарай. Тэгэхээр энэ нэгж маань бас энэ дээр м/сек гэдэг нэгж гарах гэдэг. Долгионы урт бол метр гэсэн л нэгжтэй байж таараа. За тэгэхээр секундын ургуунд хоорондоо хураагдангууд 2p-тэй хураагдаад үлдэж байгаа хэмжигдэхүүн маань 5 гэсэн тоотогтой метр гэсэн нэгжтэйгээр долгионы урт маань яах вэ? Олж таарах нэ. За энэ дээр бод бүхтийг эргэлзүүлж магадгүй. Юу гэхээр зэрэг хэдүүлээ хэлбэлцэл хийж явах үед хэлбэлцэл хийж байгаа бие маань хурдан бас яах вэ? Тодорхой хөвсөж өөрчлөгдөж байгаа гэсэн. Хөвсөж өөрчлөгдөхдөө энэ маань өөрийн гэсэн яах вэ? Далаацын утгатай тий? Далаацын утгатай. Энэ нь далаацыг үржүүлдэг нь өнцөг давтамж гэдэг. Одоо энэний өмнөх самбар дээр бичснээр яах вэ? Гаргасан байсан шүү дээ. Тэгэд энэ утгаар хэдүүлээ яг энэ тэгшлээс харах юм бол энд байгаа 2 гэдэг маань яах вэ? Далаац маань байгаад байдаг. Тэгэд энэ далаацыг хэдүүлээ яах вэ? Өнцөг давтамж гэдэг юм олчихсан байгаа. За 2p юм байна. Тэгвэл А гэдэг буюу 2-той тэнцүү. Далаац маань 2-той тэнцүү байгаа. За энд нөгөө нийж тавигдаагүй ч гэсэн хэдүүлээ нэг C1 метр гэсэн нэгжтэйгээ үзчихье. За тэнгууд үе маань болохоор яах вэ? Өнцөг давтамж маань болохоор зэрэг 2p гэдэг байгаа тийм. Гэхдээ нэгжгүй ч гэсэн хэдүүлээ яг радиан секунд гэдэг буюу секундны уруу гэдэг нэгжтэй байх утгаар нь орлуулад бичвэл за энэ 4p м/сек гэсэн хурд гарч ирэх гэдэг л да. За p тоо маань 314 гэдээ ойролцоох юм бол за нэг ойролцоогоор 12.56 м/сек гэдэг юм гарч ирэх гэдэг. Тэгэхээр нэг талдаа энд долгионд харах хурд гэдэг яах вэ? 5 м/сек гэсэн хурд. Нөгөө талдаа энэ шууд илэрхийлээс харахаар бид нэр далаацыг өнцөг давтамжаар үржүүлэхэд нэрээ бас хурд гардаг штэ. Хурдны далаацын хурд гардаг штэ гэдэг. Дахиад 12 ойролцоо 13 м/сек гэсэн хурд гарч ирдэг. Тэгэхээр энэ хоёрыг хооронд нь яах вэ? Хольж утгаж болохгүй. Тэгэхээр энд гарч иж байгаа юм маань мөн адилхан хурд уу гэвэл хурд мөн хурдандаа хурдны далаацын утга. Тэрний үг гэхээр зэрэг тодорхой яах вэ? Нэг цэгийг сонгоод авчи. Одоо хэдүүлээ чавхтас төгжмний маань чавхтасны нэг хэсгийг сонгоод авчи гэсэн. Тэгэхээр энэ хэсэг маань яах вэ? Дээшээ доошоо хэлбэлцэл хийн гэсэн. Дээшээ доошоо хэлбэлцэл. Тэгэхэд энэ хэлбэлцлийн хурд нь янз янзын утга. За бүр тэгч болж болно. Хамгийн захтай эрэхтэй тэг болно. Нөгөө захтай эрэхтэй хурд нь тэг болно. Тэнцвэрийн цэгээ дайрах үедээ хамгийн өндөр хурдтай байж таарах. Тэгэхээр яг энд чавхцны нэг жижигхэн хэсэг нь дээшээ доошоо хэлбэлц хөдөлгөөн хийж явах үеийнх нь хурдных нь 70 цутаг гарч ирж байгаа. Энд байгаа 5 м/сек гэдэг болохоор зэрэг энэ утасны дагуу долгион тарах нь утасны дагуу долгион тарахтаа ингээ хажууд ишээ шилжиж байгаа гэж яах вэ? Ажиглагдана. Тэр шилжиж байгаа шилжилтийнх нь хурд нь гэж байгаа. Адилхан хурд, адилхан м/сек гэсэн хурд нэгжтэй хэмжигдэхүүнүүд боловч өөр зүйлүүдийг илэрхийлж байгаа хурдууд байгаа гэдгийг санаарай. Энэ удаагийн хичээлээр бид нэр хэлбэлцэл болон долгион гэдэг зүйлийг үзлээ. За хэлбэлцэл бол тэнцвэрийн цэгээс хазайлт гармоник функцээр илэрхийлэгдэх болсон гармоник хэлбэлцлийг үзлээ. За түүнээс гадна долгион гэж байгаа. Долгион гэдэг бол ямар нэгэн орчмоор тарах нь за чавхтас төгжим, үлээр хөгжим, за тэн дотор үүсэх даралтын зөрөө, эсвэл тэнцвэрийн цэгээс хазаалт гэдгийг тооцоолоход гармоник хэлбэлцэл хийх нөхцлүүдийг биелүүлж байгаа учраас мөн адилхан долгионы төвчгөл гармоник функцээр илэрхийлэгдэж байгаамаа. За тэгээд хэлбэлцлийн төвчгөл маань энд тэнцвэрийн цэгээс хазаалтыг илэрхийлж байгаа. Гэхдээ нэг байран дээр л байна гэсэн үг. Харин долгион гэдэг зүйл маань тэнцвэрийн цэгээс хазааж байгаа юм шиг боловч ер нь бол тэнцвэрийн цэгээс л хэсэг болгон хазаах үзэгдэл боловч нэлэнхийд аваад үзэсгэлэр тодорхой хурдаар тархаж байгаа юм шиг шилжиж байгаа юм шиг ажиглагддаг юм үзэгдэл. За тэгээд энэ дээр байгаа доороо хоёр төвчгөл нэг нь хэлбэлцлийн төвчгөл нөгөөх нь долгионы төвчгөл
хэлбэлцлийн илэрхийлэл, долгионы илэрхийлэл хоорондоо төстэй зүйлүүд байгаа. Тэрний юу гэхээр зэрэг өнцөг давтамж. Энэ хоёр хоорондоо яах вэ? Ижилхэн ойлголт. Яагаад вэ гэхээр долгион гэдэг зүйлийг үүсгэхийн тулд заавалчгүй хэлбэлцэл үүсгэж байж таараа. Тэгэхээр тэр хэлбэлцлийн илэрхийлэл дээр өнцөг давтамж, долгионы функцнэр өнцөг давтамж хоёр хоорондоо давхцдаг. Үүнээс гадна долгион дээр илүү нэмэлт яах вэ? Ухтгоонууд гарч ирж байгаа нь долгионы хурд, долгион таархах хурд. За тэгээд тэр долгионы давтамж гэдэг зүйл байна. Тэгэхээр давтамж гэдэг зүйл маань өнцөг давтамж зүгээр энгийн давтамж хоёр хоорондоо 2 пигээр зурдаг буюу нэг ижилхэн ойлголт гэсэн үг. Тэгэхээр хэлбэлцлэр гарч байгаа давтамж гэдэг зүйл, долгион дээр гарч байгаа давтамж гэдэг зүйл ижилхэн төстэй зүйл. Долгион дээр өөр дээр нэмэлтээр гарч ирж байгаа зүйл нь долгионы хурд болон долгионы урт гэдэг юм чигтгүүнүүдийг. Тэгээд хоорондоо хэрхэн хамаардаг вэ гэдэг тухай бас бүгдрээ үзсэн. За тэгээд удахгүй болох гэж байгаа шалгалтандаа бэлдэж байгаа хүмүүстээ олон дасгал ажил ажиллахыг зөвлөж байна. Олон дасгал ажиллах тусмаа шалгалтан дээр өндөр оноо авах магадлал нь өснөө та бүхэнд амжилт хүсье.